За сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? За. Өөрсдөө манай телевиз үзэж байгаа үзэгчдэд товчхон танилцуулаач. Намайг Чинбаатар гэдэг. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэлтэд орж байгаад их баяртай байна. Намайг Ганбаатар гэдэг. Та хоёр найзууд уу? Үеэлүүд. Үеэлүүд. Хэр зэрэг бэлтгэл базааваа? Сайн. Хай базааснаа. За 50 сая төгрөг маань энэ байна. Та хоёрын мөнгө. Мөнгөнд өрж болно. За. За энэ мөнгө ингээ та хоёрын мөнгө шүү те. За ингээ 50 сая төгрөг та хоёрын 50 сая төгрөгийг 8 асуултын дараагаар энэ тавцсан дээр хэрвээ үлдсэн байх юм бол та хоёр мөнгөнийхөө үлдэгдлийг аваа явж болно. Үлдээгүй байх юм бол тэгэл одоо цааш боломжгүй байл гэсэн үг тийм ээ. За нэвтрүүлгийн дөрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуултаа нэгээс дөрөвт асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5 6 7 асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгийг байршуулах ёстой. Хоорондоо чангахан ярих хэрэгтэй үзэгчд биднийг үзэж байгаа гэдгийг мартуу за. За ийм л байна да. За эхлэе. За тэгвэл та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. За. Газар зүй дуу хөгжим. Газар зүй. Газар зүй гэсэн үг. Оролцогчд маань нэгдүгээр асуултынхаа сэдвийг газар зүй гэсэн сэдв сонгосон байна. Хэрэгцсэн дээр одоо 4 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц турк. Хоёрдугаар дэлгэц грек. Гуравдугаар дэлгэц гүрж. Дөрөвдүгээр дэлгэц Кипр. За тэр хавийн улсууд байна тий? Тийм байна. Харилцаалаа. Ойролцоо улсууд байна. За асуултыг харъя. Эдгээр улсуудын аль нь хар тэнгис газар дундын тэнгистэй хоёулантай нь хилэлдэг вэ? Аль нь? Нэг л улс юм байна. Турк, грек, гүрж, Кипр. Турк байж таа тий. Турк. Мөнгө байшгүй шүү дээ. Наад хэлэх биш. Яг ихтэй тий. Кипр чи грек. Я цагийг зогсоох уу? Дахиад би хянаад бодох уу? Зүгээр үү? Я цагийг зогсооё гэлээ. За оролцогчд маань нэгдүгээр асуултанд хариулсан байна. Турк, грек, гүрж, Кипр гэсэн 4 улс байна. Эдгээр 4 улсын аль нь газар дундын тэнгис болон хар тэнгистэй хоёулантай нь хилэлдэг вэ гэсэн асуулт байлаа. Турк гэсэн үйлбэр дээр 50 сая төгрөг бүгдийг тавьсан байгаа. Итгэлтэй байгаа тий. Зөв хариултыг харцгаая. Баяр хүргэе. За нэвтрүүлгийн оролцогчд маань нэгдүгээр асуултанд амжилттай хариулсан байна. Тэдэнд 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байгаа. Газар дундын тэнгистэй бол ер нь баг дөрүүлээ хилдэг байсан баг тий. Харин хар тэнгистэй хилдэг нь бол энэ дундаас турк байлаа. За одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгэгчдэр Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy, Туркийн Тамак брендийн цэвэр жимсний шүүс, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк нэвтрүүлгийн маань ивэнтгэгчээр ажиллаж байгаа үлээ. Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Түүхэн хүмүүс хүнсний бүтээгдэхүүн. Аль нь дээр юм бэ? Түүхэн хүмүүс гэхэр чинь одоо харам хүнсний бүтээгдэхүүн гэж бас л хэцүү те. хэцүү. Түүхэн хүмүүс гэх юм уу? Арай барьцсан тий. Түүхэн хүмүүс байж таарна. Түүхэн хүмүүсийг сонгож тий. Түүхэн хүмүүс. За оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг түүхэн хүмүүс гэсэн сэдвээр сонсон байна. Тун удахгүй дэлгэцэн дээр хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц төрсөн аав охин 2. Хоёрдугаар дэлгэц хатам аав бэр 2. Гуравдугаар дэлгэц өвөө ач охин 2. Дөрөвдүгээр дэлгэц ямар ч холбоогүй. За нэг хоёр хүний тухай л. Тийм байна тий. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн юм байна. Эрэгтэй хөгшин юм байна. Эрэгтэй хөгшин юм байна. Энэтхэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Махатма Ганди, Индира Ганди нар садан болон ураг төрлийн ямар холбоотой вэ? Төрсөн аав охин 2, хатам аав бэр 2, өвөө ач охин 2 ямар ч холбоогүй.
уг нь ихтэй. Цаг явсан. Махатма Ганди чинь алуулсан, хуульч байсан. Хатам аав гэр дээр 10-ын тавиад үлдсэн ямар ч холбоо гэдэг. Тэгээ хатам аав. За. Ийшээ нэг эдийн тавьчих. Хатам аав дээр Тий. Болсон тий. За 10. За 29 секунд үлдсэн байна. Цагийг зогсоох уу? 10. Тэгсэн аах нь хоёр биш. Өвөө очоод биш. Хатам холбоогүй яах вэ? Энийг магадгүй Батж авах гэж яагаад хатам аав. нөхрийнхөө овыг авсан гэж байна. Чи нэрэг нэрэг. За энэ этгээгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Махатма Ганди, Индра Ганди хоёр ямар холбоотой вэ гэсэн асуулт байна. Төрсөн аав охин хоёр, хадам аав бэр хоёр, өвөө ач охин хоёр ямар ч холбоогүй гэсэн хариултууд байлаа. За төрсөн аав охин хоёр биш үү? Биш. За биш болж таарлаа. Хадам аав бэр хоёр дээр ягаад мөнгө тавьсан? Үгүй яах вэ? Нөхрийнхөө овыг авсан байж магадгүй гэж бодлоо. Магадгүй гэж үү? Тий. Махатма Ганди ч одоо тэгээд хүүхэдтэй болж таарж байна уу? Мэдхгүй харин тэрийг мэдхгүй байна да. Хүүхэдгүй гэж мэдсэн бол бүгдийг тийшээ тавих бай да. Өвөө ач охин хоёр. Яагаач биш. Яагаач биш үү? Тий. Тэгэхээр Жавхарлал нэрүүгийн аав болчих гэнэ тий? Тий. Тийм байна уу? Аа завхарлал нэрүүг охин чинь. За эсвэл ээжийнх нь Индра Гандигийн ээжийнх нь аав юм болов? Байхгүй. За ямар ч холбоогүй гэдэг дээр л хамаг мөнгө тавьсан. Хадам аав бэр хоёр гэсэн үйлбэр дээр 10 сая төгрөг тавьсан. Ямар ч холбоогүй гэдэг дээр нь 40 сая төгрөг тавьсан. Зөв хариултыг харцгаая. За өвөө ач охин хоёр бол биш юм байна. Тэгэхээр төрсөн аав охин хоёрч биш. Тэр үл харцааг биш үү? Тэгэхээр очсон мөнгөтэйг дараагийн үеийг ороход орлоо. Тий ямар ч гэсэн 10. Нэвтрүүлгийн оролцогчид маань 2 дахь асуултанд амжилттай хариулсан байна. Тэдэнд 40 сая төгрөг үлдсэн байгаа. Одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Монгол нэршил жүжигчид. Монгол нэршил гэхээр Монголын нэг янз янзын одоо юу гэдэг юм нэрсдэг дээр нэг нэрнүүд гарч ирж шүү дээ. Ааха. Тий. Тэгэхээр жүжигчд гэхээр дэлхийн жүжигчд. Тий. Бүх жүжигчид. Бүх жүжигчд дээ. Жүжигчд нь жүжигчин. Монгол нэршил жүжигчид таарах байна. Монгол нэршилэн зүгүр ч юм уу. Арай жоохон үүтэй гэдэг үү. Тий. За Монгол нэршил сонгосноо. Монгол нэршил авч. Монгол нэршил. Монгол нэршил. Оролцогчид маань 3 дахь асуултынхаа сэдвийг Монгол нэршил гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэсэн дээр одоо хариултууд нь гарч ирнэ. 1-р дэлгэц бильярд. 2-р дэлгэц бейсбол. 3-р дэлгэц гольф. 4-р дэлгэц теннис. Я асуултыг харъя. Эдгээр спортын төрлүүдийн алийг нь монголоор яварцаг гэдэг вэ? Бильярд шүү дээ. Бильярд, бейсбол, гольф, теннис. Цаг явлаа. Бильярдын чинь яварцаг. Бильярд гольф хоёр л байна да тий. Явардаг. Одоо явардаг юм бол за энийг эхлээд бильярднаар яаж гисэн тавьчихъя. Тэгэхээр гольф дээр багын тавих уу? Гольф дээр ерөөсөө жоохон тавих хэрэгтэй. Ингийн бильярд дээр за ингээд 3 хаас үчинэ. Аха. За тиймээс ингээд тэгээд над чи хийдэн. Энэ дүү 6-аас гольф руу тавих уу? Тэг гольф руу тавьчих юм та. За энийг харин юу руу
Бильярд та 25 секунд үлдсэн байна. Би чинь яварцаг гэж нэрлэдэг. Гольф чинь сая Монголд ирсэн. Баярлалаа болоод ирсэн. Тэр 13 секунд үлдсэн байна. бильярд 10 9 явах тийм шүү дээ. цаг дуустаа. За, бильярд, бейсбол, гольф, теннис гэсэн 4 спортын төрөл байна. Эдгээр спортын төрлүүдээс алийг нь монголоор яварцаг гэж нэрлэдэг вэ гэсэн асуулт байлаа. Бильярд гэсэн хувилбар дээр оролцогчид маань 34 сая төгрөгөө тавьсан байна. Бейсбол, теннис хоёр дээр мөнгө тавиагүй. Харин гольф гэсэн хувилбар дээр 6 сая төгрөг тавьсан байна. Яагаад бейсбол, теннис хоёр дээр тавьсангүй? Энд чинь ерөнхийдөө явардаг. Яварх нь яварх тал руу нэг бодчихоо. Явах гэдэг үгүй үндэстэй юм байна. Үндэстэй л гэж л бодсон уу тий. Тэгэхээр л бильярд болоод байна тий. Тийм. Яварна гэдэг чинь одоо бильярдыг бол ингээд яварж байгаа үстэй. гольф чинь цогтөг тэгтэй. Гольф ч одоо ингээд нэг юм Савж ирээ зогтдаг шүү дээ хурц. ихтэй зохион. Тэгээд дараа нь хөрөөгөө оруулах гэж зүгээр ингээд Түлхэж байгаа шүү дээ. Тий түлхэх. Яврах юм бол ерөөсөө гольф бол айхгүй. бейсбол ч одоо явахгүй юу тий. явахгүй. Бейсбол чинь шидээ тэгээд цогтөг. Юу ч одоо манайхаар бол Теннис мавтуу. явраад байгаа юм шиг байна. Үгүй юу. Явахгүй. Теннис цогтөг. бейсбол Яагаад гэдэг. маань ерөнхийдөө хаашаачгүй ихтэлтэй байгаа юм байна. Бильярд гэсэн хувилбар дээр 34 сая төгрөг, гольф гэсэн хувилбар дээр 6 сая төгрөг тавьсан байна. Зүгээр өвтгийг харцгаая. Очин явлангийн юунэр чинь яшин өмг гэдэг бичсэн байдаг сте нөгөө юуны газар. Тийм үү. Тий сүм өмг гэдэг байдаг байхгүй. Тэгвэл теннис. Бейсбол бол биш болж таарлаа. Тийм бол. Теннис үл биш. Тэгэхээр теннис бол бас биш. Биш яаж биш. Гольф ер нь теннисийг Хэрэг мөчтэй хэсгийн сурталчилгааны дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент төлөвч Монголын хамгийн том лоялти хөтөлбөр Candy. Нэвтрүүлгийн ивент төлөвч санхүүгийн боловсролын дэмжигч Голомт банк. Залуусаа өргөд кино үзэхдээ 500 Candy-гаар пүрэв гараг бүр попкорн ундаа бэлгийн даваарай. Сасалбар бүр 50 Candy бэлгэлээ. Зөвхөн 11-р сарын 15-ны дуустал 1000 Candy-гаар Pepsi болон киноны тасалбар нийлээд 6500 төгрөг боллоо. Candy 2002 он Монголд анх удаа интернет банкны үйлчилгээг нэвтрүүлв. Итгэл, зүтгэл, сэтгэлээр хамтдаа жигүүлсэн эрхэм харилцагч танд Голомт банк үүсгэн байгуулагдсны 20 жилийн ан баярын төргий. Ердөө шахаж савлав. Таныг жимсний шүүс. 2012 он Монголд анх удаа Смарт банк үйлчилгээг нэвтрүүлв. Итгэл, зүтгэл, сэтгэлээр хамтдаа жигүүлсэн эрхэм харилцагч танд Голомт банк үүсгэн байгуулагдсны 20 жилийн ан баярын төргий. Fusty. Энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн. Япон брендийн 40 чин найзууртыг хамгийн хямднээр аваарай. Smart Electronics. Бэлэгтээ вакцины худалдаа эхэллээ. Pepsi брендийн үнэн хэрэглэгчийн хөтөлбөр ээлжинд 100 азснаа шалгаруулах гэж байна. Дансандаа 50-с дээш оноотой үнэн хэрэглэгч та 100 азсны нэг болж гар үдсний эзэн болоорой. Мөн та цуглуулсан loyalty оноогоор Pepsi зэг MN сайтаас дуртай бүтээгдэхүүнээ сонгон аваарай. Мөн 200 мянга хүртэлх candy оноог цуглуулдаг боллоо. Mobicom-ийн хэрэглэгчид цуглуулсан candy оноогоор хязгааргүй ярианы их авдаг боллоо. C24, C1 кодыг 555 дугаар хэлгийн 24 цаг болон 1 цаг сүлжээнд хязгааргүй яриарай. Төмрийн дутагдлын цус багталтанд бага насны хүүхдүүд
жирэмсэн эхчүүд, төрөх насны эмэгтэйчүүд өндөр настан хамгийн ихээр өртдөг тул төмрийн бэлтгэлийг хэрэглэх шаардлагатай.